Хурсан өнгөрөх цаг хугацаанд хөтлөгдөн амьдрах хүмүүний уярал ухаарлан өнд төрүүлж яв. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг бол ухаарах уу гэдэг нэртэй нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр Баасан Сүрэн багш маань бол маш олон хүмүүст лекц семинар тавьж явдгийг би мэднэ. Гэхдээ яг одоо телевиз үзэн суугаа нийт үзэгчдэд зориулаад ухаарах уу гэж юу юм бэ ер нь? Яг ямар хүнийг ухаарсан хүн гэдэг байгаа нэ? Тэр талаараа бүгдөө ингээл сайхан ярилцвал. Тэ хүнд ягаад тийм ээ тарих байдгийг би дуусаас ялгарах. Хүнд ягаад зүрх сэтгэл байдгийг тийм ээ. Юугаар бид нар даваач нартай ингээд тэгэхээр энэ адууснаас ялгардаг нэг юм ухаардаг, скэрдэг, өөрийгөө өөрчлөх болдог тийм оюун ухаан байгаа, зүрх сэтгэл байгаа нь ялгаатай байхгүй. Тэгэхээр бид нар энийг нэг сайхан ашиглаад тийм ээ өөрийгөө хөгжөөд, дэвжээд ингээд ухаарад сэхээрээ зүв болоод ингэх нь бол одоо хүний хамгийн гол давуу мөн чанар гэж би ойлгодог. Тэгтэл одоо яг юм хангалттай бид нар энэ ухаанаа ашиглаж чадахгүй. Тэгээ түүнээс болоод одоо буруу дадал зуршид эзэмшүүдээ тийм ээ. Тэгээ түүнээс болоод зовлон зүтгүүрт унаад ингээд явж байгааг харагддаг. Тиймээд ухаан байгаа болохоор ямар ч зүйлс бол гарц байна гэж ойлгож болно. Тэгээ Буддагийн номон сургаал бол тэгдэг шүү дээ тийм. Яг хүмүүс Будда өөрөө хэлсэн байдаг. Буддагийн номон сургаал бол хүнийг ингээд арчаад цэвэрлээд хог бүртгэн ингээд авч чадахгүй тийм. Яг л чи тэр үлийг хийсэн болохоор тэгэхээр ингэж тэр зовлонгоос гарч болдгийм байх шүү гэсэн арга замыг би нээчлээ тий. Тэгэхээр ингэж явж болно шүү гэснийг би замыг ингээд заагаад өгсөн байна. Тэрүүгээр хүмүүс ингээд өөрсдөө яваад өөрийгөө өөрчлөөд ингээд хөгжөөд гэгэрэлд хүрч болдгийм байна гэдгийг Будда өөрөө хэлсэн байдаг. Тэгтэл бид нар яадаг вэ гэхээр ухаарах уу гэдэг сэдвэнд бол нэг зүйлийг би онцолж ярмаар байна л да. Монголчууд ч будын шинтэй хүмүүс мөн. Гэхдээ хэтэрхий мухраа сужиглээд тийм ээ. Зөвхөн нэг мөргсөн төдийгөөр юм уу сам тавьсан төдийгөөр ойлгоод байгаа байхгүй тий. Шинийг бол тийм л зүйл юм байна. Үйлчлэгийн байгууллага шиг болоод байгаа байхгүй. Тэгээ энэ бол нэлээд уушаад дутагдaltaй тий. Тэгэхээр яг үгээр өөрөө бид нэр тэн дотор юу гарч байна вэ? Өөрөө хэлсэн байдаг. Номыг зүгээр уншсанаас түүнийг ойлгосон нь илүү буяа юм аа. Сонсогч юм ойлгосон уу? Түүнийг ойлгосноос өөр дотроо хэрэгжүүлээд тийм ээ. Ингэс нь хамгийн дээд буяа юм шүү гэж бодоо хэлсэн байдаг л да. Тийм болохоор нэгэн бид оюун ухаантай хүмүүс юм чинь ер нь энэ ямар хэрэгтэй юм бэ? Бухны номон сургаалч. Ер нь ухаар зэхэрэх ямар шаардлагатай юм бэ гэхээр бид нар зовлон байгаа шүү дээ. Зовлон зүтгүүр байгаа шүү дээ. Чи зовоол байгаад байгаа юм уу? Эсвэл зовлонгийн уушрыг олмоор байгаа юм уу? Зовлонгийн уушрыг олъё гэж бодож байгаа юм бол чамд ухаан багш түүнийг ашиглаад гарцгаая л та. Тэ? Тэгээд чамд тодорхой арга барил хэрэгтэй баг. Ингийн тулд бид нар заавал хөгжий, мэдий, таны гэсэн тийм сэтгэл хувь хүнээс байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж л өнөөдрийн нийгэмд илүү хөгжин дамаан залуу хүмүүс одоо байж байна. Тэгэхээр хин нэгэн хүний нэг хуулар болох гээд ч юм уу, нийгмийг заавал дуурах гээд ч юм уу. Ингээл тэрүүгээрээ ингээд өөрийгөө хязгаарлалчаад ингээд явж ихгүй байна л да тий. Тэгэхээр би хүмүүст хэлдэг өөрийгөө өөрөөсөө хайх хэрэгтэй. Яг бол бусдын дотор чи байхгүй. Өөрийнхөө дотор л чи байна. Тийм болохоор өөрийнхөө дотроос өөрийгөө ол. Хүн болгонд давуу сайхан чанар байдаг шүү дээ. Адгийн хог шааш шиг хүн ч гэсэн тийм ээ чамаас илүү чанар тус байх болтой байхгүй. Тэгвэл өөрийн давтарч шүү тэр сайхан чанарыг ол. Тэгээд түүнийгаа улам хөгжүүл. Тэрийг маш сайн чаддаг бай. Энэ нэг төрлийн ухаар шүү дээ. Тэгээ хүмүүс яаж юм да тарихныхаа одоо ингээд оюун ухааны одоо юу гэдэг нь 5-6% ашиглаж байгаа гэж шүү дээ. Яагаад бид нар энэ 100%-тай 5% ашиглах харьцуулах юм бол маш бага байгаа байхгүй юу? Яагаад 20-30% биш гэж. Бараг оюуны хамсалтай юм шиг бид нар байгаа. Яагаад ийм их боломж байхад бид нар маш өчүүхэн хэсгийг ашиглаад байгаа юм бэ? Тэхийн тулд бид нар өөрсдөө ойлгоё, таны ухаар эсхэр гэсэн тийм одоо оролдлого тийм зүйл байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд магадгүй бас өөрөөсөө илүү гэж бодож байгаа юм уу? Эсвэл тийм ээ, тийм хүмүүсээс таньж мэдээ гэсэн тийм хүмүүстэй илүү найзалж юм байхгүй юу? Чи өөрөөсөө илүү хүмүүстэй л найзлаад юм уу? Ингээл явах юм бол чи хөгжих боломж болно дэвчээд байдаг. Өөрийнхөө хэмжээнд хүмүүстэй найзлаад бол тэр хэмжээнд л байгаа. Өөрөөсөө доош хүмүүстэй найзлах юм бол чи улам л тийм ээ ухаар сэхэрэхгүй доош оноод энэ байдалд орох болчихж байгаа юм л да тийм. Тэгээ энэ нэвтрүүлгийн нэг би нэг лекцээрээ ухаарах уу гэдэг дээр өгч байсан. Тэгээд ер нь хүн болвол ухаар сэхэрж ижил хөгждөг юм байна. Ухаантай хүн гэдэг болвол байнга цаашаа өөрчлөгдөж хувирч явдаг зүйл. Ухаарна гэдэг маань байнгын өөрчлөлт юм. Байнгын сэхэрл юм.
Будда өөрөө хэлсэн байдаг. Буддагийн бүхэл номуудыг ингээд хураагаад ганцхан тарин турааж байна л да. Тэгээ том гадаа бараа брасам гадаа бодисугаа. Тэр одоо 100 гаруй бүтэн ном чинь утхан тэрэн чингчээ гэж. Тэр нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр чи цаашаа яв. Улам хөгж тань мэд. Улам цаашаа яв. Бүр цаашгаа яв, тэ. Тэгээ явах газар байхгүй ботлоо яв. Тэгвэл чи хүрнэ гэсэн үг. Хаанч битгий зогс, хаанч битгий саад. Тэ. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар нэг одоо өөрөө нэг тодорхой нэг юм би болчлоо одоо би бүх юм мэдсэн дээ, тэ. Тэгсэн дээ гэдэг ингээд нэг хитрхи мэдэм хэрэг юм байна хандсан хүмүүс байна шүү дээ, тэ. Болоог байна, тэ. Явж эзэм байгаа цагчийг хүрээгүй байна. Улам цаашгаа яв. Юмыг нэг ийм хандлага шүү дээ. Нэг алдсан алдаандаа ингээд дахин бүдрээд байх хамгийн муу чанар байхгүй. Тэ? Хүн алдах хэрэгтэй. Алдаж болно. Алдах хэрэгтэй. Тэгэхдээ нэг алдсан алдаандаа дахиж бүдрэхгүй цаашгаа дахиж хөгжиж ээж хүн улам цаашаа хөгжих, тийм ээ? Одоо оюуны боломж улам билүү ашиглах юм боломжтой байхгүй. Тийм болохоор та ажил аав ээж нарын дутагдал байдаг шүү. Дандаа л хүндээ ингээд өглөөд байна, тэглээд ингээд аав ээж нар хүүхдүүд ингээд хэлээд тийм. Нэг өнөрөөс орохгүй юм гэдэг. Алдах хэрэг байгаа байхгүй. Чийдсэн залуу байсан шүү дээ, тийм. Алдах нь зөв. Хамгийн гол нэг алдаанаа дахин бүдэрч яанаг уу гэдгийг анзаараад, тийм ээ. Дахиад гарахтаа тэр чунд хөлөө алхаад гарч чадчих яанаг гэдгийг анзаараад тэгээд тэнд нь зөвлөөд ингэх хэрэгтэй байхгүй. Ухаантай хүмүүс цаашаа хөгждөг юм. Энэ л ухаарл. Энэний төлөө бид нар ирсэн, тийм. Энэний төлөө бид нар амьдарч байгаа. Ухаарна гэдэг маань ажиглалтай байна гэсэн үг. Ухаарна гэдэг маань хараа бэлхэн гэсэн үг. Ухаарна гэдэг маань гэгэрэн сэхэрнэ гэсэн үг. Ухаарна гэдэг маань зовлонгоос гэтлэн гэсэн үг, тийм. Ухаарна гэдэг нь ойлгож мэдэж таньна гэсэн үг. Хэрэгжүүлнэ гэсэн үг. Явна гэсэн үг. Ийм л байна шүү дээ. Орчин үеийн залуусыг хараад хахад ухаарна гэхээр маш их олон сургууль төгсөх ч юм уу те маш их мэдлэгтэй байгаа хүн ухаантай хүн юм шиг тэр хүн амьдралыг ухаарсан юм шиг харагддаг л да те. Тэгэхээр яг тэр хүн амьдрал дээр өнөөдөр аз жаргалтай байна уу те? Аз жаргал гэж юу нь юу юм бэ? Тэ хитрхи нэг одоо би нэг юм сонсч байсан шүү дээ. Хитрхи мэдлэг хитрхи онол хөөсөн хүн бол яаж өгнө гэдэг амьдралаас хитрхи хол болчих юм л да. Тэ онол зөвхөн яриад юм уу ингээд зөвхөн тарих баснаар тэ нэг юм үлгэр байдаг шүү дээ. Нэг үгдгэл нэг хаан нэг улсын хаанд бэлэг явуулсан тэ 3 бэлэг явуулсан. Яг адилхан хэмжээтэй Google-тэй явуулсан гэж тэ. Тэгсэн нэг нь болохоор 1 зоосны үнэтэй, нэг нь болохоор 10 зоосны үнэтэй, нэг нь болохоор 1000 зоосны үнэтэй. Тэгээд яагаад гэж асууж байгаа байхгүй юу? Тэгээ усыг нь олддоггүйс хайгаад учир нь олддоггүй те. Тэгсэн чинь одоо нэг ухаантай нэг өвгөн байсан те. Түүнээс ингээд асуухаар болоод асуусан чинь ямар ч юм байсан. Таад нэг өвс аваад ирсэн те. Өвс аваад чихрэн хийсэн чинь нэг нь болохоор нөгөө чихрэн гараа явцсан байсан те. Тэр бол ингээд дөнгөж сонсноо бол ингээд шууд ингээд гаргаа ичдэг. Нэг илжний чихрэн алт хийсэн чихрэн алт мөнгө хийсэн үжсэн чихрэн гэдэг чинь те. Нөгөөт нь ингээд чихрэн хийсэн чинь амааран гаад ирсэн те. Яг ярьснаар сонсноор дөнгөж буцаагаал ярьдаг. Энэ бол тархины мэдлэг байхгүй. Тархины эрдэм гэх юм уу зөвхөн тархил байгаа байхгүй. Хитрхи их мэдлэг мэдснээр хүн бол тийм зүйтэй болдог юм биш үү? Муухан байдаг шүү дээ, тийм. Хитрхи мэдлэг мэдсэн шүү. Нэг нь болохоор чихрэн хийсэн чинь зүрхлөө ноцсон гэж байгаа байхгүй. Яг энэ шиг. Зүрх бид нар байх хэрэгтэй байхгүй. Олсон мэдснээ таньж мэдээд өөр төрөжүүлээд өөрийн болох хэрэгтэй байхгүй. Өөрийн дуршлаг болох хэрэгтэй байхгүй. Энэ л хамгийн зөв эрдэм мэдлэг. Гэтэл өнөөгийн эрдэм мэдлэгийн боловсролын системийн тогтолцоо бол чи хамгийн мундган бай гэсэндээ тулгуурсан байна тийм. Хитрхи их олон юм мэджилээ бол хамгийн сайн байдаг. Ялгаж чаддаггүй тийм. Дандаа нэг нь амирт байх хэрэгтэй. Бус бүх хүмүүс чиний доор байх хэрэгтэй тийм. Тэ. Гэсэн нэг юм хандлага бол маш тийм буруу байхгүй. Тэр хүн бол тэрийг бол бид тархины эрдэмтэй хүн байна. Тэрнээс зүрхний эрдэмтэй хүн гэж хэлж чадахгүй. Тэгээ зүрхний эрдэм л хамгийн чухал байхгүй тийм. Хичнээн эрдэм номоор яваагүй ч гэсэн нэг сайхан зөв үзэлтэй хүн тусрах уу тийм хүн зөндөө байдаг шүү дээ тийм. Тэр хүн өөрөө хүн тусалснараа өөрөө бас ажиглалтай байдаг тийм. Тэгэхээр ажиглал гэдгийг бол би яаж тодорхойлох юм бэ гэхээр амгалан тайван байдлаар би тодорхойлох санагддаг. Ажиглал гэдгийг бол би тийм ээ мэдрэмж гэж би ойлгодог тийм ээ. Ойлгож болдог зүйл биш, мэдрэгдэх зүйл гэж болдог. Одоо ажиглалыг бид нар ирээдүйд мэдрэхгүй, өнгөрсөнд мэдрэхгүй, яг одоо цагт мэдэрдэг. Тэгэхээр ажиглалтай бай, ажиглалтай амьдрий гэж хүсэж байгаа бол тийм ээ ажиглал өгж байгаа тэр зүйлсээ бид нар илүү тэмүүлэх хэрэгтэй. Зовлон тарьж байгаа тэр зүйлсээс илүү цухтах хэрэгтэй. Тэ? Уулах ч яста төв юм байна. Даралт гисэ тэ. Тэгээд яста төв гэсэн боли уураас болж их зовж яа шүү тэ.
шунах чинь лайн бай дандаа юм дутагдаж амьдарч яадаг. Дандаа ингээд дутаж амьдарч яадаг те. Гомдох чинь төвөн бол бошоохон уучлж амраа. Арих уух шээс та лайн бай те. Маргааш шартаа тэгээ эхнүүтэй цаг нь удаад мөнгөж олдохгүй ингээд. Нэгсэндээ арчгалын төлөө бид нар тэмүүлж байгаа мөртлөө зовлонгийн үр тариад яваад байгаа байхгүй. Яагаад те? Арчгалын төлөө юм бол бид нар арчгалын үрийг суулгал да. Тэгжээж л арчгалтай амьдрах шүү дээ. Хайрлахыг, энэрхийг, нэгүүлэхийг, уучлахыг, туслахыг, ойлгохыг тийм ээ. Энэ бүгдийг бид нар хичээж өөрсдөө арчгалтай амьдрах болов гэж би боддгийг. Тэгэхээр яг одоо манай нэвтрүүлгийг шууд үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэн ч гэсэн манай Баасан Сүрэн багшаасаас дуртай асуултаа асуу сэтгэлээ хуваалцаж олноо. Манай шууд утас 1919 51 утас яг одоо бидний өмнө нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр хөтлөгч миний зүгээс харахад бол үргэлж ад жаргалтай байхыг хичээдэг хэрнээ баггүй одоо хугацаанд бас зовоодог л та тийм ингээд өдөр тутмын маань зовлон жаргал ээлжлээд байдаг. Тэгээ үнэхээр ингээд бусдад туслая, үнэхээр ингээд бусдыг ойлгоё. Таны дөнгөж саяны хэлсэн томьёоллууд байна шүү дээ тий. Тэрнгээр ингээд амьдрыг гэхээр цаанаасаа л нэг зовлон гараад ирсэн байдаг. За тэгэхээр үзэгч аавь. Байна уу? За байна уу? За та холбогдсон байна. Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Шинэ оны мэд үргээ. За тэгэхээр Баасан Сүрэн багшаас асуух зүйл ах юм бол Баасан Сүрэн багшаас асуух гэсэн. За тэг. Одоо хүн өөрөө чадсан мэднэ гэдгийг мэдж байгаа мөртлөө үйлдэлээр хийж чадахгүй ч юм уу. Арх уухгүй гэдэг. Бодож байгаа мэддэг мөртлөө тэгээд угаас гэж чадахгүй байгаа тохиол ямар ухаан хэрэгтэй тийм. Баярлалаа. Маш зөв асуулт байна. Тэ. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь миний бодлоор бол миний энэ хийж байгаа үйл буруу байна шүү. Мэдж гин гэдэг нь маш сайн байхгүй наас хэрэг. Тэгэхээр юмыг хийхдээ одоо алдаа тутлал нүгэл хэлэнцэг мэдж байгаад хийсэн нүгэл тийм ээ мэдгүй хийсэн нүгэл хоёрт бас ялгаа байна тий. Зарим хүмүүс бол мэдж байгаад хийсэн санаатай гэж ярьдаг тий. Гэхдээ мэдгүй хийсэн маш асуудалтай байхгүй. Яавал миний хийж байгаа зүйл буруу гэж бодохгүй байгаа учраас засах боломж маш бага байдаг. Мэдж байгаа тохиолдол бол за би энэ чинь буруу юм хийж байгаа юм шүү. Энийг засчих юмсан гэсэн бодол байгаа тохиолдолд сэхэрэх боломж байдаг байхгүй. Тэгсэн мөртлөө яалтгүй тэр тухайн асуудлыг шийдэж чадахгүй юм байгаад байгаа нь юунаас болж ийнэ гэхээр нөгөө тэрнээс гарах арга барилаа олохгүй байгаа байхгүй. Тэ? Тэр асуудлаа шийдэх, тэр алдаа тутлаа авах арга барилаа олохгүй байхгүй. Тэгэхээр арга барил гэдэг нь бол янз янзаар тайлбарж болно. Сэтгэл зүйчд бол арга барил гэж хэлж байгаа л да. Зарим одоо номын югаар бол бясалгал байхгүй гэсэн юм бол бясалгал байхгүй тий. Зүгээр бодсон төдийгээр муу туршил алга болохгүй тий. Яагаад тэр муу туршилтыг бол удаан хугацаанд бид нар дадал болгоод бүр ингээд бүр хамааралтай ч юм шиг тиймхүү болцсон байна. Хамааралтай болцсон хэсгийг яаж мэдэх юм бэ гэхээр хизээч түүнийг орхиод хаяхад чи тийм ээ бэлэн байж чаддаг. Энэ тохиолдолд чи хаан цаад дадал зурш нь боол байна гэсэн үг. Харин тэгж чадахгүй тийм ээ ахиж чадахгүй тэргээр нэг дутагдаад юм болж байгаа бол чи одоо боол цаад зүйл чинь хаан болоод эхэлсэн байна гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр архин дээр бол маш магадгүй сая архины асуудалтай санаа асууж байгаа юм байна л да. Тэгээ өнөөгийн нийгэмд бол яг үнэхээр энэ бол хамгийн тулгымдсан асуудал байгаа. Маш олон хүмүүс над дээр одоо зовлон зүтгүүрэн ярьж ирдэг. Тэн дотор бол архины байр суурь бол маш их зовлонгийн юг эзэлж байгаа юм санагддаг тий. Архинаас болж хүмүүс их зовж байна тий. Арх яагаад бид нар мансуурж ээж тэр авж байгаа ажиглалыг зүг гэж бодоод байгаа юм бэ тий. Яагаад бид нар эргэн тойрныхоо хүмүүсийг зовоож ээж авж байгаа зовоож байгаа зүг гэж бодоод байгаа юм бэ тий. Тэгэхээр би нэг зүйлээ сонссон. Тэр архины нэг 12 чигнүүдийн нэг юм байт юм байлээ л дээ. Тэ гарах юу ч байт юм байлээ л дээ. Тэн дээр бол ингэсэн гэж байна. Тэр яаж үүссэн бэ гэхээр эхлээд ярьсан байгаа байхгүй. Архич хүн ингээ хоорондоо ярьсан байгаа байхгүй. Ингээ ондонд ингээ яваа тоолоо тавьж суудсан. Тэгэл би ингэж ойрон дөрнийхөө хүмүүсийг зовоож ирсэн тий. Ингэж зовоож ирсэн. Тэгжсэн. Тэр маань болон тэгжсэн штэ гэл ингээл хондголчаад ингээ барьчаад ярьсан чинь хитэн цаг ярьсан байсан гэж байгаа хоорондоо. Тэгэл өө эн чинь үс яриад болох юм байна штэ. Бид нар тийм ээ. Тэр ярьж байгаа хоорондоо бид нар уухгүй ингээд үнэхээр бусдыг зовоолсон байх шүү. Өөрийнхөө дутагдлыг алдаа тутлыг би ёстой тэгж хийсэн, хайртай хүмүүс ингэж зовоож ирсэн, тэгж хийсэн гэх тэрнийхэн бүр ингээд ёсондоо хангалтайгаа чи тэр өөрийнхөө буруу байна гэснээр өөрийнхөө буруутгах хэрэгтэй байхгүй. Тэр үйлдэлийг хийх мөчтэй. Одоо ярьж яах гэдэг маань бид нар бодчоол за дараа болооч гэдэг юм уу. Тэгсэн мөртөө энэ дадлаанд дийлэхгүй байгаа шүү дээ. Тэгтэл бид нар эсрэг талыг нь хүмүүс нь цааш нь зовж байгаа шүү. Би үнэхээр буруу шүү. Энийг хийж байгаа юм шин зовлон авчирч байгаа шүү гэдэг ингэж зовоож байгаа шүү гэдгийг илүү бид нар ингээд нээлттэй хоорондоо яриад юм ингээд эхлэнгүүт татгалзах хандлага нь нэмэгддэг байхгүй.
Яагаад сэтгэлийн хоёр өөр төлөв нэг дор байх боломжгүй байдаг. Чи эндээ ууралсан, бохимдсан юм уу, муу мухаг эндээ сонгогдсон байгаа тохиолдолд чиний сайхан чанаруу дандаа жигдэж алга болж идэг. Тэ? А чи ууралсан үедээ ажигалтай инээжсэн бахирсан одоо ядгийн амгалан таймч гэдэг юм уу, тийм ээ, зүв зүйтэй нэсэнд буян нүгэл хоёр нэг дор яг нэг моментод байх боломжгүй байхгүй. Нэг нь сонгогдсон тохиолдолд нөгөөд нь байхгүй болж идэг байхгүй. Тийм болохоор эндээ зовлон зүдгүүр юм уу, нөгөө муу дадлаа энд сонгогдсон байгаа тохиолдолд чиний сайхан чанар дандаа жигдэж яадаг, муу юм гэдээ авч ийн гэсэн. Тэгэхээр арга барил нь яваа нөхөр эсрэгээр нь дандаа энэ талдаа зүв зүйтэйг сонгох, тийм ээ. Нэгс нь муу мухаг орох боломжгүй болгох, тийм ээ. Ингэх юм бол бас тодорхой хэмжээгээр таны даван тулахтай боломжтой. Гэхдээ яагаад гэж нэг өөрөөсөө асуугаараа гэж би хүндээ санагддаг. Альва зүйлсийг тийм ээ. Анханаас нь энэ бол муу зүйл юм байна гэдээ хийхгүй орох нэг хувилбар байна. Угаасаа л арх дэмий юм чинь дээ. Дандаа л харж байхад юм ингээ хүмүүс овж яа гэж гэх тийм. А эсвэл тийм л зүйл байдаг юм байна гэдэг хэрэгэлчээд за тийм л юм байдаг юм да гэд тэний хаяа цааш явах боломжтой байдаг. Ухаантай хүн бол ингээд хөгжиж өөрчлөж чадчих байгаа байхгүй тий. Манай нэг шавын хоёр хүүхэд байдаг байхгүй. Тэр хоёр хүүхэд болохоор хоёулаа PC гэж толгойн тоглолдог. Тэгсэн том нь бол бүр ингээд донцсон тоглож байгаа байхгүй тий. Жижиг нь болохоор тоглолоо хамгийн дээд нь шууд авчих. Энд чинь ийм л байхгүй. Тэгэл болоо. Тэгээд цааш явж байгаа. Ийм л байх хэрэгтэй байхгүй. Хэрэгжилж үз зай харихтай байдаг бодлоо одоо ханлаа тий. Тэрнээс хамааралтай л ингээд заваагаад хай. Магадгүй энэхийн тулд чамд тийм ээ олон янзын төсвөр төвчээр олон янзын арга барилга, олон янзын тухайн нөхцөл. Жишээлбэл би боддоо шүү дээ. Арх уухгүй байсан хүн өгчихгүй л байхгүй. Шууд шоронд хүн орлоо шууд арнаас гарна шүү дээ. Хинт энэ шоронд тавьж арах явах юм тий. Шууд гарч л байгаа байхгүй тий. Гэтэл хүний төсвөрийн төвшөрийн асуудал байгаа байхгүй тий. Тэгэл тэрнийг бодоод юм уу ингээ шалангууд тэн дээр төвлөрөөд юм уу ингээл харал тэрнийг бодогдоод бодохгүй гэж байгаа хүртэл өөрөө бодол байхгүй. Нэг ийм зүйл болсон гэж тий. Нэг хүн нэг гигантнээс та бясалгал зааж байгаа шиг батсан юм л дээ. Тэгсэн чинь заах чамд ганцхан даалгавар гэж тэрийг хэлээчих юм бол болж байна. 7 хоногийн дараа гэсэн. Ямар даалгавар юм бэ гэсэн чинь сармагч бүтгээ бодоорой гэсэн гэж байгаа байхгүй. Үгүй тийм амархан юм чинь яхан би сармагч урд нь бодож байгаагүй юм байна гэсэн. Гэсэн чинь үгүй гэж 7 хоногийн дараа сармагч бодохоо бачаад ирээрээ. Тэгээ би бясалгал зааж гэсэн гэж. Тэгэл буцаад явсан чинь зандаа сармагч бодоод болсон гэж. Тэгэл сармагч нь бодоодсон гэж. Очоод унтах гэсэн чинь бодоодсон шинжигөө зөөдөлж болсон гэж байгаа байхгүй тий. Тэгээс үзээ сармагчнгаа зөөрэ бодох юм байсан. Сармагч нь бодохгүй юмсан гэж байгаа нь дахиад сармагч нь бодоод байгаа байхгүй тий. Тэгээ маргааш надад бясалгал наслан болдгийг сармагчийн талгаас аваад гэж бодсон гэж тий. Тэгэхээр чин тиймдэг л ямар нэгэн хамааралтай тэрнтэй хамаатай юм бодоод байгаа тохиол тэн дээр хэрэгэлдэл байгаа байхгүй тий. Тийм болохоор тэрний бүтэрчгт нь хай. Тийм ээ. Шал өөр зүйлсийг сонсох хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр манай утсаалаад ирдсэн цогсоо зайгуу дуурж байна. Уучлаарай би нэг ярианд хэлэрхий удаа хариулж байгаа шиг байна тий. За тэгэхээр дараагийнхаа үзэгчийг авъя. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Та шууд нэвтрүүлэгтэй холбогдлоо. За баярлаа. Асуу. Хаана орон нутагт юу яаж бодож байд юм уу? Таны дэвшин юм аа тэгээд бүх найз нөхцөлөд онцгой байдаг. Хаана гэнэ? Аль аймаг уу? Бодож байх уу? Аль аймаг уу та? Ховд таны хэсэг үндэс би одоо ховдны бодлогонд Би хавдад 9 сард очсон шүү дээ. 9 сард очсон. Болно. Ерөнхийдөө би бол ингэж ойлгодгийг лам хураг хүн болвол тий. Цэрэг хүн бол жишээлбэл эх орны төлөө зүтгэх сураатай байдаг. Эмч хүн бол эрүүл мэндийн төлөө зүтгэх сураатай байдаг. Тэгвэл лам хүн бол их болсон 600 хамаг амьтны төлөө зүтгэх сураатай байх ёстой гэж би ойлгодог. Тэгээд энэ тэнд одоо хаанаас ч намайг сонсохыг хүсэж байгаа ч юм уу, тэм хүн байвал чадах гэдгийг очрыг хичээдэг. Тэгвэл маш олон санал ирдэг болохоор цаг завын хувьд зохицуулах шаардлага гардаг ба. Би Ховд аймагт очиж ирсэн. Надад их холбогдоод өдөр судрaan сайхан тоглох юм бол болохгүй юм байхгүй л гэж. Маш олон үзэгчид тэгж яал да. Манай аймагт хизээ ирэх юм болоо манаас өмнө хизээ энэхүү ухаархуй лекцийг бид нар яаж сонсох вэ гэд маш олон хүмүүс одоо асуудаг байх. Тэгэхээр энэ болгонд одоо хариу өгч юу яа гэх юм бол болохгүй учраас UBS Global сувгаар ингэж авч байгаа маа. За сайн байна уу? За сайн байна уу? Тань шинэ оны минь төргий. За.
байна. Оросын ард түмэнд одоо зөвхөн өөрсдөөс нь одоо дэлхийн бодлогыг тодорхойлсон том гүрний ард түмэн болохоор арх ухаараа улс төр яндаг гэж явган яриа байдаг. Аха. Янтууд болохоор дэлхийн хоолой хурцд байгаа их том гүрэн болохоор ард түмэн арх ухаараа амьдрал зөндөгөө ажиглаа яндаг гэж. Аха. Монголчууд болохоор юу ярьдаг гэж нэгэндээ их баярхадаг. Их баярхадаг тийм мата тийм өөртөө санагддаг. Эсвэл нэг мөс буруудах гэж. Энэс одоо нэг ингээд ухаад болохоор ишим гач юм санагдаад байдаг. Ингэж нэг мууч дээрлэж баярхадаг болохоор одоо энэ цаас ажимдэргийн юм байгаад ингэж нэг бодож байгаа юм да. Энийг тойрч одоо ард түмнийг хуулах хэрэгслээр юм ярьж байгаараа энэ одоо энэс бол их арх угаад байгаамаа гэж ингэж бодож байгаа. За баярлалаа танд. За баярлалаа танд. Тийм би нэг ийм зүйл сонсч байсан юм. 3 төрлийн хүмүүс байдаг юм а гэж тийм ээ. Нэг нь болохоор чамтай жацсан хүмүүс, нэг нь чамаас доош хүмүүс, нэг нь чамаас дээш хүмүүс. Тэгэхээр яах ёстой юм бэ гэдэг өөрөөсөө дээш хүмүүсийг болохоор тийм ээ. Тэгээ бахархаж, багтаж, талархах ёстой байна л. За одоо урдны буюу юм байлгүй одоо яадаг юм те. Одоо ямар юм байдаг юм дэж үлийн үрийн барилга янз бүр юм байгаа бах те. Өөртөө чадсан хүнтэй болохоор амжилт гэсэн байна шүү дээ. За нэг хүн ч гэсэн сайн яваасаа те зарим нэг найз гэдэг те. Өөрөөсөө доош хүмүүстэй болохоор тийм ээ. Асар төтгөд тусалж явах ёстой байна л да. Тэгэхээр бид нар яадаг гэдэг өөрөөсөө дээш хүмүүсийг болохоор атаархаж муулж чаргаалтаад байдаг те. Чамд чицсан хүмүүс тийм үү тэгш хүмүүстэй болохоор те. Энэд орлоо очих юмсан гэж үзэх гээд байдаг. Өөрөөсөө доош хүмүүсээр дээрлэх гээд байдаг. Тэгээ энэ хамгийн сөрөг хандлага шүү бол гэж хэлмээр байна. За тэгээд дахиад авах уу яах вэ? За авъя. Байна уу? За та холбогдлоо танд энэ өдрийн мэндийг хүргье. Байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Байна. За та зурагтныхаа дууг жоохон намсгаарай. Байна. Зурагтныхаа дууг намсгаарай та. За. За энэ хүн маань зурагтныхаа дууг бас манай телевиз үзэн суугаа үзэгчд маань намсгаад асуух. Саний хүний яриан дээр нэг ийм зүйл гарлаа л да. Хүн муулдаг гэх тээ. Тэгээ би 10 хар нүгэлд чалчаав яагаад орд юм бэ гэд баг багт эргэлзэж байсан байхгүй. Ямар сони юм бэ? Чалчаав яхаар 10 хар нүгэлд орд юм болоо гэж бодож байсан. Тэгээд би нэг ажигласан чинь яг бид нар удаан ярихаараа бол хин нэгэн хүний заавал муулдаг юм байл. Тэгээ удаан ярихаараа яриа ярь удаан үргэлжлээ бол заавал нэг хүн муулах тийм хандлага ордог байхгүй тий. Тийм болохоор чалчааг бол нэг 10 хар нүгэл орох нь 100 юм байна гэж би ойлгосон. Ер нь мосцыг буулна гэдэг нь маань цаагаараа өөрийгөө магтаж байгаа хэрэг байхгүй. Хин нэгэн хүнийг муулна гэдэг нь чи тэрнээс дээр болохоор л тэрнийг муулж байгаа хэрэг шүү дээ тий. Бусдыг муулж биш миний хэлэх гээд басна бол бусдыг муулж биш өөрөө сайн болж тэр хүнээс илүү гарах хэрэгтэй байхгүй. Муулж тэрнээс илүү гарах гэж байгаа хамгийн тийм одоо адгийн гэх юм уу муу гэх юм уу тиймэрхүү арга барил байхгүй тий. Дахиад бодлоо. За байна уу? Байна уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За байна уу? Байна. Та холбогдсон байна? Энэ өдрийн мэндийг хүргэе. Байна уу? Байна. Асуу та. За. Хэрхэн үзэгчтэй та бүхэн яг одоо UBS Global сугийг үзэл суугаавал уцаараа биш одоо телевизээрээ бидний дууг сонсох боломжтой шүү. За дараагийнхаа хүнийг байна уу? Байна. За та холбогдсон байна. Сайн байна уу? Сайн байна. Шинэ оны минь төргий. Энэ хайр авчлан хайрлаараа гэдэг сайхан нандин цэнхэр тэнгэрийг хайрлаараа гэдэг сайхан дуулдаг баасан зүрэндээ их баярлаа. Хүмүүст улам их хайр түгээгээрээ хайраа амьдарч байгаа шүү. Баярлалаа танд. Ийм сайхан нэвтрүүлэг явуулсан та нарт ажлын амжилт хүсье. Баярлалаа танд. Тэгэхээр хүмүүс саяны үзэгч маань бас хэлж байна л да. Хайраар дутаж явдаг, хайрыг одоо түгээж явдагт баярлдаг шүү гэж байна. Хүмүүс яагаад биенийгээ хайрлахгүй байгаа юм бэ? Яагаад хүмүүс хайраар дутаад байгаа юм бэ? Тэгээ ганц хариулт байгаа л да. Хайр гэдэг маань бол тийм ээ. Өгөхийн нэр болохоос авахын нэр биш байхгүй юу? Тэ. Нэгсэнд авах гээд байгаа хүн олон болчоод өгч байгаа хүн цөөхөн байгаад л арвагийн зовлон оршиж байгаа байхгүй юу? Яагаад авах болчихвоо гэхээр нөгөө нь шунлын өөрийгөө бодсон, амиа бодсон бодол. Нөгөө нь уурын, нөгөө нь атаархлын, амин чүцлийн.
Үүнээс болоод өөрийнхөө эрх ашигыг хэтэрхий бусдаас дээш тавьдаг тийм ээ. Өөрөө л болж байвал болоо гэсэн тийм хандлал ордог. Тэгээд бусдыг хайрлаж чадахгүйгаас л энэ бүхэн өсөж байгаа байхгүй юу? Амин ч хүслээс өсөж байгаа систем бол би тэгж л ойлгож байна тийм. За ханаад бодлох уу? За байна уу? Шууд нэвтрүүлгүү. За тийм байна. Шууд нэвтрүүлгүү. Тийм байна. Сайн байна уу? Сайн байна уу та? Амраа махталтгая. Амгалан айлтгая. За. Таны лекц дууг сонсоод их баярлалаа. Тэгээд энэ хотлоотой тайлчдаг гэдэг тийм их урдын 76 гишүүн сайднаас тэр энэ лекц ухаангаа уншиж өгөх юм уу? Нэг хоёр тотын цагаасаа тэгээд ирлээ. Нөгөө цагаасаа бодлоо битүүн тэтэнд чиний нэгэн тэтэнд Кишиг энэ надад зөвхөн таталаас таны бодлоо ямар вэ? Танд ажлын яа. Баярлаа. За баярлаа. Тэгэхээр би нэг л зорилго өөртөө тавьсан. Бусдыг өөрчлөн гэдэг бол нөхөр боломжгүй хэцүү зүйл юм байна. Тэгэхээр өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Тэгээд өөрөө би өөрчлөхийг бас хичээлч нэгэн зорьсон. Тэгээд өөрийнхөө хэмжээнд лекцээрээ хийгээд явсан. Тэгэхдээ маш олон хүмүүс намайг сонссон. Тэгээд үйл зэрэгтэй ингээд олон хүмүүс ингээд миний яриа бас хүрсэн дэс баярлдаг. Тэгэхээр хүн болгон л өөрөө тэрийг сонсъё гэсэн тийм ирмэлзэл тийм байж ажил хүн болгон өөрчлөлтийг гэсэн ирмэлзэл байж ажил хүн өөрчлөгдөхөөс биш гаднаас нь би бол хэлдэг байхгүй хүчрээ тгээ ингээ гэж хүн заах дурггүй л дээ тий. Тэгээд тэргүү одоо өнөөдөр интернетийн сошиал медиа бүх юм байж байгаа олон хүмүүс харж байгаа уншиж байгаа тий. Тэгээд би нэг л зүйлийг хэлдэг байхгүй бусдыг муулах хэрэггүй өөрөө сайн болох тухай бид байсан. Бусдыг мууснараа бид нар яад юм бэ гэхээр өөрөө бухимдхаал нэмж байгаа байхгүй тий. Өөрөө л уурлна, өөрөө л бухимдна, өөрөө л нойргоо хонох ч юм уу энэхүү байдал орж байгаа байхгүй тий. Тэгээ хүн болгон яад бол гадны үзэл өөрийн гэсэн гадны тарихтай, гадны үзэл бодолтой тийм биш ч дээ. Тийм болохоор өөрчлөх боломжгүй байхгүй. Тийм болохоор өөрийгөө л эхлээд өөрчлөх юмсаа тий. Энд ярьж байгаа яриа бол өөр хэн нэгэн биш тий 76 дам өөр хэн нэгэн биш байхгүй. Зөвхөн хувь хүн өөртөө зурсан тийм ухаарах уу гэдэг систем угаасаа тийм систем тий. Хоёр дахь асуулт нь би яриа л да. Би бол 6 их үзэл судлаагүй хүн. Тийм болохоор эзэн царийн тэдний юу болно гэдэг бол үнэхээр би сайн мэдэхгүй байна. Тийм болохоор тэр гарсан юугаар нь дагаад нийтийн төр зэцэгч нэгийг зарлж байгаа шүү дээ. Гэнэ болгож байгаа. Тэрийг дагаад явах нь зөв явж байгаа. Тэр нь зөв энэ буруу ингээд байх шаардлагагүй нэгээр яд. Тэргүү он цаг тоолч юм бол хүн бас зохиосон зүйлс тийм ээ. Тэгэл газар нутгаас хүртэл өөр байдаг юм чинь тэгэл тэр нийтийн сэн газраас ч юм уу зарсан тэр юмд залгуул ингээл явах нь зөв байхгүй болж байна. Тэнд эргэлзээд байх шаардлага байхгүй гэдэг үү тий. За тэгэлгүй хөө яг одоо UBS Global сувгийг үзэн суугааны үзэгчтэй дахин баярлалаа. Тэгэхээр миний хажууд одоо Батэрдэн зөө хэдийн хамтлан Баасан Сүрэн багш маань хүрэлцээрсэн байна. Тэгэхээр 1919-51 утас таныг хүлээж байна. Байна уу? Байна уу? Байна уу? За сайн байна уу? Та шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Би нэг зүйл асуух юм аа. За. Би өөрөө лам байсан хүүхэд болтой. Манай өвгөн багш одоо дуулж болдоггүй юм аа гэж хэлдэг байсан одоо. Яагаад одоо дуулдаг юм бол энэ талаар асуух юм. Баярлалаа танд. Сайн асуулаа. Ерөөсөн би бол жишээлбэл ямар нэгэн тийм зугац ингээд хөөх маягаар бол дуулдаг л дээ. Тэ? Би дуулах дуртай мөн үү? Маань хөгжиж байгаа жишээлбэл нэг дууны нэг хэлбэр байхгүй юу? Ном уншиж байгаа бас дууны нэг хэлбэр байхгүй юу? Тэ? Нэгсэндээ аялгаугаар л бурханд тийм ээ дахил өргөл өргөж байгаа. Аялгауг дамжиж ашиглаж бид нар тийм ээ аз жаргалд хүрж байгаа. Аялгауг дамжиж ямар нэгэн ухаараас ихэрл авж байгаа тийм л хэлбэр байхгүй юу? Тэ? Тийм болохоор би дууны нэг тийм үгэнд маш холбоотой өгдөг. Маш олон дуунууд бол тийм үгэнд бид нэг барьцаад сонин өгдөг санагддаг. Тийм болохоор жишээлбэл тэр очлон хайлаа гэж дуу байна л да. Бидний зүгээр тэрний очлон хайлаараа бүхэл юмыг хайрлаа гэж байгаа байхгүй. Энд чинь нөгөө мэгзмийн утгатай яг адилхан байхгүй. Мэгмэд зэвий дээр чинь жангараас тий. Ямар нэгэн зоригдлогоор бүхэл юмд ингээ хайрж энерги нөгөөсдөг жангараас бурхан байл тий. Нөгөө майна битэнхэнтэй ялгаагүй адилхан утгатай байхгүй. Хорвоог хайрлаж байна. Бүхэл юм багтааж хайрлаж байна. Би энэ утгаараа нахах хичээдэг байхгүй тий. Тэгэл маш зарим хүмүүс намайг шүүмжилж байгаа юм хандлага бас байдаг л да. Дуулаа, барилалаа мөн дуулдаггүй гэдэг тий. Тэгээ ямар нэгэн арс үсэт ч юм уу, арсэт ч юм уу дуулаад би яваагүй. Хонд ухаарлтгүйхэн тохиолдод аялгауг ашиглаж аялгаугаар бүхэл бүтэн энэ хөөсөлт боломжтой. Жишээлбэл би нэг ганцхан зүйл ярьж байгаа л да. Манай нэг ахын нэг хичээн хүүхэд бид тэр ингээд баян хонгоос нааш зам тавьж байсан байхгүй. Тэгээ манай тэр хүүхэд болохоор ээжтэйгээ муудалцсан. Тэгээд ингээд зам тавьж байгаа байхгүй. Тэгээ би замдаа зүгээр л нэг дуу тавьж байгаа.
ухаарлын давд гэдэг. Тэр үг нь болохоор юм байхгүй. Үүрчил явсан арганд нь аргал хормоож дүүргснээс үүлийн цагаан хайчийг нь арчлан тордож хуцлаагүй тий. Овсгоо дутуухан өнгөрүүлсэн гинэн томоогүй насныхаа огоорл бүхнээ хүүчин ухаарлын дугаар зэмлэлээдээ амьдрал ганцхан түшиг минь өршөө намайгаа өршөө тий. Арга дахь зэмлэх бүхэнд нь эмзэглэж тунирхаж явснаас амьдрах ухаан сургахад нь эргэцүүж тонгоож бодоогүй. Ачлал дутуухан өнгөрүүлсэн гинэн болцор насныхаа алдаа бүхнээ хүүчин ухаарлын дугаар зэмлэлээдээ амьдрал ганцхан түшиг минь өршөө намайгаа өршөө. Энэ дуу бид нар зүгээр би ингэ тавьчаад хоёулын дуу сураад өгөө гэж дуулж байгаа байхгүй. Тэгэл эхний бодлого юу гэлээ, дараагийн бодлого юу гэлээ гэдэг ингэ тогтоогоод явчих. Тэр 8-9 болонгод бид ингэ чийлж байгаа байхгүй. Тэгэл яг 10-11 дээр ингэ тавьсан чинь нэг хөөгч асрал болчих байгаа байхгүй. Йоо, нэг дуу сонсох ийм юу байд юм бэ? Тэгэл өөр хангаа дээрэл ээжлэг салгаж байгаа байхгүй. Уучлаарай гэж. Энэ хараа. Би ийм зүйл хүсэж байгаа байхгүй. Яг энэ дуу би хүмүүст тийм ээ хайрлаа. Тийм ээ мөнх байдаггүй юм. Бидний аав ээж чинь тий. Би багада аав ээж алдсан хүн тий. Тэгэхээр таны аав ээж амьд байдаг бол би атаарах чинь тий. Бид нар нэг л өдөр бүгдээ хамт амьдраа бүгдээ байнга байх юм шиг боддог байхгүй. Бид нэг л өдөр тэр хүмүүс ч ороход бид нар явцсан байдаг байхгүй. Тийм болохоор хайрлах нь ихэр чухал байхгүй. Тэгэхээр ийм ухаанаар би энэ дуу. Тэгээ би майнаа ойлгох юмс цуглуулсан. Магадгүй телевиз үзэж байгаа зүйлс та би бас зарал маягийн зүйл байна л да. Майнын сайхан тийм өрөм цагилгуутай тийм орон байдаг бол батаа бас холбогдоо майнаа ойлгоогүй ч тийм. Биний 40 гаруй төрлийн майн цуглуулсан байгаа. Майн хөрж яж байгаа. 10 гаруй төрлийн майн бас маш гоё аягтай тийм майн байгуулсан. Би CD мэдэг болт гарсан байж байгаа. Тэгээ тэр чинь яг ялгаагүй байхгүй. Зөвхөн Монгол байдаг байхгүй майн бол. Дунд нь ингээд сайхан тийм ээ. Өнчин дарааг асарвал тийм ээ. Үрийн буйнаа нэмэн шүү. Өтгөс буураг өргөвөл насны буйнаа нэмэн шүү. Тийм ээ. Үгээгүй ядуу тэтгүүл эдийн буйнаа нэмэн шүү. Үлэмж мэрэгдийг хүндэлвэл эрдний буйнаа нэмэн шүү. Тэгээд донд маягуун маань авшаад ингээд инкэр хүн өөрчлөгдөх зэхэрэх тийм боломж энд гарч байгаа байхгүй. Би энийг би ашиглаж байгаа байхгүй. Тэрнээс шууд төвдөр нь ингээд аялгууд уншаад тэр юу гарч байгааг бид нар мэдэхгүй шүү дээ тий. Тэр болгон тий. Тийм болохоор дууг би ашиглаж хүмүүст ухаарлыг төвөхийн тухайтад би дуудсан шүү. гэж хэлмээр байна тий. Миний хувьд хараад хахад магадгүй 21-р зуунд бурхан буддаа мэдлсэн бол яг тэр цаг мөчид мэдлсэн бол одоогийн хүмүүст зориулаад дуугарч хамаагүй ухаарлыг өгөх байсан болоо гэж би боддог. Бурхан буддааг яг энэ цаг мөчид ирээд хэрвээ сургаалаа айлдах байсан бол яаж айлдах байсан бол гэж та боддгоо. Тийм би ганжуурыг ингээд уншиж байсан. Би баг багтаа багаарчсан байхгүй. Өг 100 гаруй бит ном ийм зузаан ном. Тэнд одоо юу бичсэн байд юм болоо. Нэг л юм давтаа бичсэн бичээг бол лавдаа гэж бодож байсан байна. Тэгээ дараагаар ингээд төвдөл сураад тунаг агасан чинь ерөөсөө асуулт хариулт байдаг байхгүй. Португал бичих маягаар анд гэдэг хүний тэмдэглэл байгаа юм. Тэнд очлоо. Тэгэхэд одоо ирсэн байлаа. Тэдэн мянган хүн цугларсан байлаа. Тийм нэртэй одоо бодсод босоод бурхны өмнө гурван мөргөөд өвдгөө нуглаад ингэж асууваа. Тэгэл бодоо ингэж хариуллаа гэж утсан байна. А битсэн хандлагын бол ингээд зүгээр ингээд шууд падга хэлчихээр юм тий. Бүр ингээд уянгуулгаа тийм шүү дээ. Ийм шүү дээ гэсэн маягаар бичсэн байдаг байхгүй. Тэгээ тэр үеийн хүмүүс бол маш тийм гэгэрлийг эрэлхийлдэг тийм хөө байсан байгаа. Тэр гэгэрн гэдэг маань гэгэрсэн хүн болоо яаж нэг гэхээр ингэдэг би сонссон. Тэр тухайн нөхцөл байдалд хүмүүс яг юу хэрэгтэй вэ? Тэр үгийн дээр хэлэх байх юм байна. Нэг цэцэг ч юм уу тэнд аваад тавьчихад өөр болдог. Нэг хүн аваад ирэхэд хөрвөлдөг гэж байгаа. Тийм болохоор би дотроо ихтэй байдаг. Яг бодоо өнөдөр ирсэн бол яг 2500 жилийн өмнө шиг яг тэр арга барилаар тийм зүйлийг ярихгүй байсан. Тэ өнөөгийн орчин үеийн хүмүүстэй магадгүй бол Facebook хаягтай байх ч байсан байх яаж мэдэх юм те. Магадгүй бас тийм ээ өөрийн гэсэн одоо далаа багш нөхцөл юм аяг байгаа шүү дээ хүмүүс ажил бол ингэ юм. Яаж хүмүүс сургаалаа хүмүүс түгээх нь хүмүүс юу гэсэн тэнд тохирсон зүйлсийг ярих байсан болов уу гэдэгт би бол 100% итгэлтэй байдаг. За тэглэгээ ах уу UBS Global сувгийг тааруулаа үзэж байгаа нийт үзэгчтэй дахин баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн ухаарах уу цоврал нэвтрүүлэг маань энэ хүрээд жаргаж байна. Тэгэхээр ухаарах уу нэвтрүүлгийг цоврал болгож явуулахаар болсон би үнэхээр таатай байгаа. Тэгэхэд ухаарах уу гэдэг сэдвийг яриад дуусахгүй юм. Энэ цаг мөчтөөр дуусгаж боломжгүй юм аа. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгээр өшөө олон зүйлийг ухааруулах зүйлийг ярих байхаа гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За тэгэхээр нийтлэл үзэгчтэй шинэ он их гарч байна. Тэгэхээр он гарахад Монгол хүн чинь муухай бодол тээж хондоггүй шүү дээ. Тэ муухай бодлоо тэр зэгт ингээд орхиод тийм ээ сайхан бодол тээж боддог. Монгол хүн чинь дандаа тийм ээ амны бэлгээс ашдын бэлэг гэдэг одоо жилийн их болж байна.
болноо бүтнэ гэдэг бүхэл юм бүтдэг тий. Анаа сонссноо дандаа муу амлж идэг, дандаа муухай юм ярьж болохгүй бүтэхгүй байхгүй гэж ярьдаг хүн тийм ээ. Баяцсан гэж сонссноо, ажигалтай байсан гэж сонссноо тий. Тэр ярьсан хэврэл байдаг байхгүй. Тийм болохоор жилийн ихэн дээр бүгдээрээ тий. Зүү зүүтэй бай. Юм болно шүү дээ. Амир зовлон байдаг, жаргал байдаг, хэцүү үе байдаг. Яаж хийж байгаад болж өрхдөг шүү дээ тий. За баярлалаа. За тэгэхээр эрхэм үзэгчдээ өнөөдрийн ухаархай цоврал нэвтрүүлгийн маань эхний дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. 1919-51 дугаарт холбогдсон бас үзэгчдээ баярлалаа. Тэгэхэд энэ хүрээд эхний дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл төр баяртай үзэгчдээ. Урсан өнгөрөх цаг хугацаанд хөтлөгдөн амьдрах хүмүүний оёрл ухаарлан өнд төрүүлж өг.